Тэгээ яг энэтэй адилхан энэ уул уурхайн лиценз гэдэг юмыг хэвлээд орох баялаг ашиг зөвшөөрлийг зүгээр дураараа өчөд байгаа байхгүй юу? Тийм учраас бухимд үүсээд байгаа юм. Ер нь энэний өмнө нэг юмыг ойлгох хэрэгтэй. Монгол улс 1921 онд 500 өргөн мянган хүнтэй байсан ардын ёсгол мандахад. Тэгэхэд нийслэл хүрээнд бүгд бөөгнөрөд байсан бол өнөөдөр бид энэ өргөн удам нутагт эзэн болж чадах уу? Энэ ховдын хязгаард орондын хязгаар өмнө говь хөвсгөлийн тайгад хэн энийг авч үлдсэн? Малчд авч үлдсэн байхгүй юу? Энэ логикоо ерөөсөө одоо ойлгохгүй байгаа. Тийм учраас энэ ямар ч цаг үед Монгол улсыг авч явах юм бол хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй. Энэ нутгийн ард иргэд чинь үе удмаараа тэнд амьдарч ирсэн учраас энэ баялаг өнөөдөр байгаа байхгүй юу? Тэрийг ерөөсөө ингээд нэг тийм ойлгохгүй байгаа. Өнөөдөр яг ингээд Улаанбаатар хотод сая 500 мянган хүн эндээ ийм өндөр барилгуудтай мөнхөд байсан юм шиг бодоод байгаа. Би бол малчин хүний үр удам. Тийм учраас энэ малчдын эрх ашигыг нэгдүгээр тавих ёстой.